бүтээгдэхүүн. Та бүхэнд бид энэ өдөр өөрийн оронд болсон үйл явдлын мэдээлэлс танилцууллаа. Та бүхэн одоо дэлхийн мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн мэцгийн үзэгчдээ та бүхэн амралтын өдрийг айдахтаа сайхан өнгөрүүлж байна уу? Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр та бүхэнд өнгөрч байгаа 7 хоног дэлхийд дахин дөрсөн гол үйл амьдралын мэдээллийг хүрэхэд бэлэн болоод байна. Студид олон улсын тавьж ганцуулга ажиллаж байгаа юм а. За тэгэхээр өнгөрч байгаа 7 хоногт Мексикийн алдарт мафийн эзнийг баривчлалаа гэсэн мэдээлэл ус хурж байсан. За энэ мэдээлэл бол яа харахгүй бас олон нийтийн анхаарлыг татж байгаа үйл явдал хард амхны нэлээд томоохон бүлэглэлийн эзэн Мексикийн Эль Чапо хоч буюу за одоо хүн хочтой Гусман баригдсан байгаа. Тэгэхээр түүнийг баривчлахын үйл явц Мексикийн засгийн газрыг бас нэлээд бас нэр төртэй болгож явах шиг байна гэсэн мэдээлэл байна. Нөгөө талаар буцаад энэ мужид нь иргэний дайны байдал үүсэх үедээ гэсэн боломжлолж өгч байх шиг байна л да. Тэгэхээр аливаа олон улсын мэдээнүүд нэг ялангуяа 7 хоногийн таймер ямарваа нэгэн гэмт хэргийн бүлэглэлийн эзнийг бол баривчилсан тухай бол мэдээллийг бол бараг оруулдаггүй. 7 хоногт бол болсон хамгийн гол үйл явдлыг гэмт хэрэгтэн бүрдүүлж байна гэдэг бол хачин мэт сонсогдож бол магадгүй юм. Гэтэл энэ 7 хоногийн туршид Мексик төдийгүй Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн гол баатар нь бол Эль Чапо гэдэг хочтой. Эль Чапо гэдэг бол өөрөөр хэлбэл одоо хүн гэсэн утгатай үг юм шүү дээ. Намхан нуруутай жижигхэн Хокон Эль Гусман гэдэг энэхүү эр нэгэсэндээ Мексик Америкийн нэгдсэн улс төдийгүй Латин Америк даяар шууган дэгдээлээ. Эль Чапо хочтой Хокон Гусманыг бол баривчлах үйл ажиллагаа болсон тухай. Ер нь Гусманыг бол баривчилсан явдал нь Мексик даяараа бол сенсац дэгдээлээ. Хүмүүс зөвхөн түүний тухай ярьж байна. Улс төрчид зөвхөн түүний талаар бол хэлэлцэж байна. Мексикийн ерөнхийлөгч Энрико Ньето Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обаматай зөвхөн энэ сэдвээр маш удаан ярилцлаа. Мексикийн ерөнхийлөгч бол жирийн нэгэн төрсөн өдрийн бэлэг авсан сургуулийн охин шиг баярлсандаа Эль Чапог бол биднээс бол баривчилж чадлаа. Ямар их азтай тохиолдол вэ гэж өөрийнхөө Твиттер бол хуудсанд бол бичлээ. Эль Чапог бол хэрхэн барьсан тухай, түүний 5 бие хамгаалагчид эцсээ хүртэл бол хэрхэн тулалдсан тухай, Эль Чапо толны ард нууцаар байрлуулсан нууц хаалгаараа гараад муу усны суугаар дамжиж хэрхэн сайхан зүхтаасан тухай, цагдаа нартай бас буудалсан тухай, түүнийг алдах шахсан тухай гэх мэтчилэн маш олон тооны мэдээллүүд гарсан юм а. Дараа нь Эль Чапог яагаад бол баригдсан талаар нууц үйл явдал бол олон орвол өрнжүүл эхэллээ. Энэ нь Голливуудын алдарт жүжигчин Шон Пентэй холбоотой хэрэг бол байсан. Өөрөөр хэлбэл Шон Пен өнгөрсөн 7 хоногийн 10 сарын 2-ны өдөр Эль Чапогоос ярилцлага аваад тэрхүү ярилцлага Rolling Stones гэдэг сэтгүүлд хэвлэсэн байсан нь хүмүүсийн анхаарлыг бүр их татсан юм а. Учир нь Эль Чапог бол баригдахад Шон Пенний ярилцлага чухал нөлөө үзүүлсэн. Шон Пенний бие дээр ямарваа нэгэн сонсох нууц төхөөрөмж бол байрлуулсан байсан болохоор Эль Чапогийн хаана байгаа газрыг Мексикийн тагнуулчид олж мэдсэн гэдэг нь хүмүүс тэр даруй тодорхой болсон юм а. Гэтэл үүнээс илүү хүмүүсийн сонирхлыг татах үйл явдал болсон юу вэ гэхээр Шон Пен болон Эль Чапо хоёрыг холбож өгсөн гол хүн нь Мексикийн алдарт жүжигчин Дель Кастильо гэдэг эмэгтэй байсан тодорхой боллоо. Мөн Дель Кастильод Эль Чапо дурлсан байсан гэдг нь бас тодорхой болсон юм а. Эль Чапогийн 5 бие хамгаалагч эцсийн тусал цусаа хүртэл тулалдаж байгаад амь өргөдсөн байшингаас Дель Кастильогийн маш олон тооны кино хуурцагнуудыг бол олж авсан. Энэ бүх үйл явдал нь Эль Чапог бол барьсан талаарх энэхүү шуугант мэдээллийг дахиад дор хаяж
3-7 хоног сонин хэвлэлүүдийн гол бай болгож хувиргаж байх шиг байна. Гэхдээ энэхүү мэдээний хамгийн гол мөн чанарыг бол хүмүүс төдийлөн ухаарахгүй байх шиг байна. Учир нь юу вэ гэхээр дөнгөж 3 дугаар ангийн боловсралтай, өөрөөр хэлбэл 3 дугаар ангидаач дунд сургуулийн 3 дугаар ангидаач бүтэн суугаагүй амьдрахын ирэхээр эхлээд хард тамхины коко гэдэг ургамлыг тариалж дараа нь уг кокого хямд үнээр бол гудамжинд заржуул байсан энэхүү хүн Ценалао гэдэг хард тамхины хамгийн гол мафийн эзэн болсон төдийгүй Америкийн нэгдсэн улсын бодлогод шууд нөлөөлдөг Америкийн нэгдсэн улсын Чикаго мэтийн томоохон хотуудын ард иргэдийн амьдрал эрүүл мэндэд аюул учруулдаг тийм хүн болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл Эл Чапогийн тухай яриа болоход Мексикийн ерөнхийлөгч Энрико Ньето болон Америкийн ерөнхийлөгч Барак Обама хоёрын тухай хүмүүс мартчихлаа гэдг нь тодорхой болж байна. Ингэснээр нэгэсэндээ дэлхийн хүн ардын амьдрал хувьд заяаг Америкийн нэгдсэн улс болон тухайн улс орнуудын засгийн газар биш харин жирийн нэгэн эрүүгийн гэмт хэрэгтэн тодорхойлж бол байдаг гэдгийг бол хүмүүс гівгэнт мэдээд бол ихэд бол гайхаж бол байх шиг байна. Эл Чапог бол баригдсны дараагаар түүнийг 3 дахь удаага шоронгоос оргуулахгүй тулд түүнийг Америкийн нэгдсэн улсад баривчлан хөргүүлэх эсэх талаар засгийн газар хооронд томоохон маргаан боллоо. Мексикийн ерөнхийлөгч Энрико Ньето эргэлзсэний эцэст түүнийг одоохондоо Америкийн нэгдсэн улс руу баривчлан хөргүүлэхгүй байхаар бол болсон юм а. Яагаад түүнийг Америкийн нэгдсэн улс руу баривчлан хөргүүлэх вэ гэхээр Эл Чапог шоронд дахиад оргуулахгүй байж чадах эсэхтэй Мексикийн эрх баригчид эргэлдэж байгаа юм а. Өнгөрсөн жилийн 7 сарын 12-нд Мексикийн Антиплан гэдэг нэртэй хамгийн чанга бат Гяндангаас Эл Чапо газар доогуур нүх ухаад бол оргочихсон. Бүтэн хагас километр бол урт 10 метрийн гүнд 2 метр голчтой тийм хүний санаанд багтамгүй уурхай нүхийг бол ухаад төвгээрээ мотоциклтай хар хурдаараа зүхтааж гарсан Эл Чапог дахиад оргочихж магадгүй гэж хүмүүс бол айж байгаа юм. Эл Чапо одоо Мексик болон Америкийн нэгдсэн улсад нэгсэндээ жирийн нэгэн хүн биш үлгэрийн баатар болоод бол хувирчилж байна. Ийм ч учраас Америкийн алдарт жүжигчин кино найруулагч Шон Пен Эл Чапогийн талаар шууган дэгдээсэн кино хийх зорилгоор тийшээ очисон гэдгийг хүн болгон ойлгож байгаа юм. Гэхдээ хамгийн аимшигтай нь Мексик улсад 200 гаруй жилийн туршид тогтсон ардчилсан төр засгийн эцсийн үр дүн нь мафийн эзэн ямарваа нэгэн мужийн ард түмнийг сайхан амьдруулах эсхийг мэддэг болсонтой холбоотой Эл Чапо баригдсан явдал Синалао мужийн ард иргэд үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Учир нь Эл Чапо байхаа үед мафийн ганцхан эзэн байсан тус мужид гэмт хэргийн бүлгэллүүдийн хооронд байлдаан болдгүй. Эл Чапо байгаа үед бол нутгийн хүмүүсийн бизнесийг улсаас дутахгүй Эл Чапо мөнгөөр тэтгэж дэмждэг бол байсныг хүмүүс бол мэддэг юм а. Ийм ч учраас Эл Чапо дахин баригдсан хүмүүс үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Ардчилсан нийгмийн эцсийн үр дүн нь мафийн бүлгэллүүдийн ноёрхол болж хувирна гэдгийг хүмүүс бол анх удаага олж бол мэдээд ихээхэн айж сандарч байна. За ямар ч үсэн дэлхийн томоохон улс гүрнүүдийн засгийн газар удирдагчид дэлхийн улс хөгжил хотоо мужуудын асуудлыг шийддэг биш харин мафийн толгойлогч гэмт хэрэгт эрүүгийн гэмт хэрэгтнүүд энэ асуудлыг шийддэг юм байна гэдэг зүйл энэ удаад бас харагдаж байгаа. За тэгвэл олон нийтэд өөрийгөө бас байгаа гэдгийг сануулгах. За олон нийтэд өөрийнхөө үгийг хүргэх сүүлчийн боломж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама бас
ашиглалаа гэж хэлж болно. Барак Обама ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нарын хувьд ер нь жилдээ нэг удаа бүх нийтэд хандаж үг хэлдэг. За энэ удаад харин 2016 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуул болох гэж байгаатай холбогдуулан Барак Обама ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлийн удаа бүх нийтэд хандаж үгээ хэлж байна. За энэ хэлсэн үгийн гол онцлог нь юу байсан болоо? Ер нь одоо өнгөрсөн хугацаанд 8 жилийн хугацаанд төр барих үеийнхаа дүгнэлтийг юу эсвэл цаашдаа хөгжил Америкийн нэгдсэн улс юуг анхаарах ёстой вэ гэдгийг сануулв. Тэгэхээр Америк